Нэг хүн явсан дээр юм шиг шүү дээ. Хамаагүй гэсэн шүү дээ. Тав. Yes. За толгомцсан асуудал. За хэдүүлээ эхлээд танилцчих тий. За би болохоор буяа гэдэг юу Alphabet Kids-ийн үүсгэн байгуулагч одоо Сан Франциско хотод Alphabet Kids гэж сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн Preschool. За тоёлс би бол хоёр талын юм ярих гэж ирсэн юм аа. Нэг нь болохоор одоогоор энэ Монгол урлаг соёлын төв гэдэг монголчуудад зориулсан урлаг соёлын төв Монгол хэл монголчуудыг морин буур заадаг. Нөгөөд нь болохоор би бас SFO-д ажилладаг. Тэр Сан Франциско аэропорт. Тэгээд оюутан залуучууд болон хай скуулийн хүүхдүүдийг бас насан туршидтайг ажилд ингээ оруулахаар холбохоор маш их зүтгэдэг байна. Тэгээд тэрэн дээр бас суулгасан асуудал байна. Тэгээд энэ талд бас байна. Хоёулын гээгээд яг хоёулаас монголчууд ирлээ. Тийм ээ. Тань хингэсэн бэ? тоёлс. Чи юу хийж? Энэ за би нэг олон төрөй байна. Тэгээ хэдүүлээ ингээ би хамаа. Миний гадар шиг би монгол хэлсээ хэлэхгүй болохоор жоо муудсан. Би Santa Cruz аюутай Santa Cruz Computer Science сурчсан. Баярлалаа. Анаа бол хосоор гэдэг IT-аар ажилладаг, DoorDash-д software гэдэг. Ер нь бол mobile талдаа аппликейшн хөгжүүлэлт талдаа ажиллах бокс. Тийм. Намайг болд юм бол бас тэг одоо гол софтвер. Намайг наран гараг гэдэг Apple компани софтвер хийж байгаа. Ер нь AI одоо сая тэр эдгээр ярьсан шүү дээ. Эдгээр яг бүгдээрээ яг яг бүр санал нэгдэж бид нар юм ярьсан. Тэгээд ерөнхийдөө 2005 оноос хойш IT софтвер. Тэгээд би болохоор их шиг болохоор юу нисгэд механик инженер. Инженер хэлсэн. Тэгээд инженер иргэний барилга байгууламжтай анцгай баригддаг болон инженерийн чиглэлд одоо 21 жил ажиллаж байна. Тэгээд AI талын бүх юмыг бол ер нь бүгдийг хэрэглэдэг. Гэтэл монголчуудад хүргэж чадахгүй байгаа маш том боловсон асуудал юм. Танаас хийсэн байна. Тэгээ одоо яг ингэчээд байгаа байхгүй. Саяхан Батболгот гэсэн шүү дээ. Бид нар ингээд хэрэгжилж чадаад байна. Яг Монгол бизнесүүдээр ямар асуудал гараад бид нар юусэн мэдэхгүй байна. Тэгэл юусэн. Одоо ингээд туслаад яг юусэн мэдэхгүй. Тэгэхээр яг мэдгэл бид чухал байгаа байхгүй. Одоо шиг танаа салбар дээр таны яг ямар асуудал гараад байгаа. Тэгээ бидний ингэчих юм уу AI-аар шийдэж болох юм байна гэдэг чинь тий. Сая ерөнхийдөө AI нэг жоохон тодорхой мэдээлэл яасан тий. Ер нь бол яг миний салбар дээр гэх юм бол ерөөсөө жирэмсэн ээж аваадтай хамгийн түнд бид нар ажиллах манай сегмент хүүхдтэй. Яаж юм гэхээр Монголыг бодвол Америкийн зах зээл яг өөр юм байна. Жирэмсэн багтаа за танаа Alphabet Kids-д ирэн шүүгээд урьдчилан төлөвлөгөө ингээд жирэмсэн бах юм. Монголчууд ч болохоор яах вэ гэхээр Тийм үү? шууд ингээд үргэлж маргааш үгүй. Эсвэл одоо дараа сард үгийг ороод ирдэг байхгүй. Тэгэхээр яаж юм гэхээр энэ яг өөр. Тэгэхээр одоо ингээд би болохоор яах вэ гэхээр нөгөө миний сургалтууд айгүй өөр болоод тэр юм уу би waiting list-тэй ингээд авчдаг тийм. Тэгээ ингээд нөгөө миний сургалтууд болохоор арай нөгөө юу би өөрөө яг нөгөө атчин компани сапуу үлдэх маркетинг ажилласан. Арай нэг маркетинг нэг арай мэдээд байдаг. Гэхдээ юм би хэрэгж байгаа. Эзэж би. Арай одоо тийм боломж өгөөд би хэрэглэмээр байгаа. Шууд миний өмнөөс буцаар хариулцдаг, миний өмнөөс гिचдэг тийм. Би бол одоо яг өөрөө би татдаг. Тэгэхээр яаж юм гэхээр одоо би энэ эцэг хүүд манай дээд хэрүүд хэлдэг байхгүй. Яаж өнөө олмоор болох юм бэ? Би одоо бүгөө одоо багийн хамаараа номер өнөө олоо. Тийм эцэг хүүдээ хүүхдээ авах. Хүүхдээ авах гэдэг. За тэгвэл одоо яг энэ чи эхэлнэ шүү дээ. Явж хамгийн энгийндээ болохоор маркетинг ялангуяа монголчуудад яаж хүргэх вэ? Бид нар цөөхөлөө юм шиг Facebook утдаг юм шиг мөртлөөсөө яг бидний тавиад байгаа тэр цагийг олж харж чадах юм уу? Нөгөө хүндээ хүрч юм уу? Тэр одоо түрүүний ихтгэл байсан нэг жагсаалтууд байсан шүү дээ. Маркетинг менежментээр number 1 60 хүмүүс ашиглаж байна. Яг тэр системээр нь ингээд орж ирж байгаа. Тэрнээр нь толгомцсан асуудлуудаа шийдэж байгаасаа. Мэдээж нэгдүгээр хүн бид нар ерөөсөө хөнгүүгээр бизнес явахгүй. Тэгэхээр мэдээлэлээ түгэх, хүргэх
тэр нөгөө зорилтод бүлэг байгаа шүү дээ. Залуучууд, сегменттэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, одоо хүүхдүүд Тэгэхээр ер нь цэцэрлэгийн сегмент тоолсон хүн жирэмсэн боيو. Тэгээ яаж тэр групп руу нэвтрэх үү? Тийшээ яаж хүрэх үү? Хоёрдугаар нь шүү дээ. Юу энэ төлбөрийн асуудал заавал байдаг. Тэгээ нэг Америк шиг яаж бид бас ингэж зөв систем төлбөр авч чаддаг, өгч чаддаг байх уу? Тэрийг бас яаж зохицуулах сайн. Гуравдугаар нь дээр нэг хариу өгөх. Одоо communication байгаа шүү дээ. Communication бид нар ч айгүй дутагдaltaй яг гэвэл хүн имэйл бичнэ, мессеж бичнэ, текст бичнэ, хариу өгөндөө гэж бодож явж байгаа мартаад тэгээд нөгөө хүн ингээд тэгээд дараагийнхаа үнийг олцдог ч юм уу эсвэл яадаг чинь ямар ч тэрнэр тэр чатботын биш юмаа гэхэд ямар нэгэн байдлаар нэг бим авах хэрэгтэй байна. Та нар юу гэж бодож байна? Тэгээ бас бизнесийнхний нэг гол асуудал яг дээд хэр дээр ажиллаж байгаа. Та одоо сумар хэсэгт 22 дээд хэр байгаа байхгүй юу? Цэцэрлэг Монгол эзэнтэй. Тэдний ихэнх проблем юу гэхээр хэлнээс бас. Яг бол ингээ бүрээдэрчдэг тэнгуүтэй нөгөө хүмүүс чинь бас ихний асуудалтай бас. Тэдний өөрсдийнх нь Одоо юу ингэж чагсаараа бичиж байгаа багш нар хэлгүй гэсэн үг үү тий. Одоо яг та нөгөө бид нар чинь ингээ нөгөө гадны багш нарыг ажиллаж чадахгүй тий. Өөрсдийнхөө ингээ монгол хүмүүс дүү Монголоос ирсэн хүмүүсүүдийг ажиллуулдаг ч юм уу тий. Ер нь бол эн чинь тэгээд бизнес юм чинь тэгэл тэнгууд яаж юм гэхээр нөгөө хийлгүү нэг иймэрхүү асуудал байна. За хэлний асуудал байна, боловсон хүчний асуудал байна. биччихгүй Тийм биччихгүй одоо чи гоё бичдэг. Бид ч бас яг стресс шүү дээ. Гэхдээ асуудал энэ дундаас аль нь дээр вэ? тэрийг ярилцъя тий. Мэдээж хүн гэдэг дээр жоохон хурлаа. одоо хүн Тэгээд нэг ойлголт. За тэгээ энэ бидний даах нь тоо. даа гоё Ингээд сонь тэгээд хийчих. Одоо нөгөө нэг бид нар чинь бас нэг мэдээлэл schedule аяг хэрэгтэй байдаг. Байгууллага юм уу компани заримдаа бидний үйл ажиллагаанд авцаад нэг нэгнийхээ үйл ажиллагаанд очиж чадахгүй. Тэгээд үнэ хуваагаад байгаа шүү дээ. Ойлгож байна. Тэр дээр Эсвэл танаа нөгөө нэг сургалтын төв дээр ярих уу? за тэгээ Тэгэхгүй энэ чинь дээд хэмжээнд цэцэрлэгүүд тэгэхгүй эсвэл энэ чинь миллионоор босгоно гэдэг байгаа юм чинь. миллионер гэсэн одоо цэцэрлэгтэр ч болохоор би бол ингэж харж байна л да нөгөө угаасаа Америкт цэцэрлэгийн софтверууд байгаа шүү дээ. Та нар ямар нэгэн аппликейшн ашигладаг уу? Одоо одоо Veni Wonder School гэх тэд нар дээр чи анх бол бид нар лайсенсуудаа халбай сард тавьдаг. тийм ээ. Тэдэртэй бид нар өрсөж тэр аппликейшн гэж бид нар биллионер болох боломж байгаа. Шаардчих. Одоо Wonder School гэж ингээд хайгаад байна. Тэнгүүд ингээд нөгөө юугаа хийн. Юу лээ? Нөгөө zip code. Zip code хийнгүүт ингээд цэцэрлэгүүдийг чи ингээд нэрс гараад байна. Тэнгүүд хүмүүс ревюнууд дээр уншиж. Тэ ревюнууд уншиж. Тэгээд ингээд зарим нь болохоор миний ажилласнаа миний хэрэглэгч нар яаж ирдэг вэ гэхээр дандаа ээж. Одоо энэ эцэг хөөстэй энэ найзуудтай. Дандаа referral market. Тэгэхээр би урд нь анх мэдгүй Wonder School жил сар болгоно 150 хийсэн. Тэгээ би дараа нөгөөдөөс ингээд асууштэ. Чи манайх ингээд өө тэнтэй аав ээж маа гэсэн шүү. Энэний аав ээж маа гэсэн гэж хэлдэг. Тэгэхээр би тэгээ би дараа нөгөө шууд нөгөө юу ийштэй нөгөө Instagram хөгжүүлээд ирэнгүүт Instagram-аас дараа. Би танахыг тэндээс хайсан. Тэгээ ингээд танахтай гэсэн. Тэгэхээр сошиал медиа бас амар хэрэгтэй байна гэдэг. Нэг Wonder одоо скуулээд аппликейшн шүү дээ. Тэр үгүй бас харна байгаа шүү дээ. Одоо тэнгууд уус аль нэгнийг мэдэх. Одоо би чинь хүүхдүүд болохоор мэдэхгүй байна. Одоо чинь богийн чинь хүүхдээ чинь мэдхгүй тэр аппликейшнийг мэдгүй ш. Би бол мэдгүй. Тэнгууд ингээд тэр чинь нэг юм Instagram шиг амар популар биш тоо тэр. Юу юм тэр аппликейшн чинь зөвхөн эцэгхүүд л мэднэ. эцэгхүүд ороод тантай харилцах юм уу? Манайх Тэр юм биш үү? одоо листен дундаас нь Зүгээр маркетингийн хэрэгсэл сонсогдоод байна зү. тий одоо би яг Өөр байр бүртгэл юм биш үү? цэцэрлэг энэ дүүргийн тийм бүртгэлтэй цэцэрлэг л багхгүй да. Wonder School гээл юу яагаад Танах яг одоо та эцэг хэрэгтэй ямар аппликейшнээр дамжиж харцдаг тэр тий эдгээр чи харин зарим нь тэд нар өөрсдөө тийм юутэй юм уу? тий энэ Wonder School гээл ингэнгүүт
хараад child care name гэдэг ингээд ингээд хараад Наад чи болвол яг танахыг олох хамгийн анхны тийм юм шүү дээ. Одоо шинэ Одоо чи өөрөө хүмүүстэйгээ яаж харьцдаг юм бэ гэж асуудаг байна. Оо бид нар ч ороод ирсэн байхад би ямар ч юм байхгүй тий одоо үгүй юу ч байхгүй. Би яг үхээрээ одоо энийг өөр гэж юм. Өөрөө жишээлбэл яадаг. Наад дээр одоо ингээд эцэг хурц ирлээ би танилцуулахаа зөвхөн битээр утаснуудаа солилцоод миний утасны солилцооны энэ юугаар л би зөвхөн хүүхдийн зургийг явуулах эсвэл зөвхөн хүүхдийнхээ гэрээ мэрийг бид нар чи гэрээгээ байгуулсан шүү дээ. Дандаа би тэрүү хэлсэн шүү дээ. Америк хүмүүс бол жирэмсэн багтаа манад ирж байна. Тэгээд 1-2 жилийнхаа дараа ирэх хүмүүс чинь надад гэрээ ирэх. Аюу сайн. Тэгэхэд Монгол хүмүүс ирэхээрээ маргааш үгүй сарын дараа үгүй гэж ярьдаг. Тэр нь аюу сайн. Тэр нэг соёлын ялгаа л таа шүү дээ. Магадгүй. Тэгэхээр яаж юм гэхээр би бол хэрвээ нөгөө өөр дээгүүрүүдэд би тусламаар штэ. Би ингээ хүүхдгүй болчлоо ингээд одоосоо манайхад аюу хэцүү нэг хүүхдтэй ингээ байр маяны төрөөс мэдсэнгүүд тэдэрт би бас хүүхд болж өгмөрс. Тэгэхээр яаж ингэж юу яамаар байна. Би тэдэх гондор скул рүү чи ямаа хийгээд үз. Винер рүү ямаа хийгээд үз тэ. Ингээ эртөө байна өөрөө бас ингээ амар бест тах хэвээр. Тэрвэстээ ороод ирсэн байна ингээ. Тэгвэл хэдүүлээ саяны одоо энэ юмнуудаар аппликейшнүүд ч асаад босч байгаад аль нь ер нь $1 билlion ашиг олох магадaltaй гэдгийг сонгож авах уу? Тэгэхээр яагаад эсвэл яг энэ эхлээд зүгээр нөгөө general яг нэг бизнес гэхээс илүү зүгээр яг ямар бизнес хийвэл миллионер болох вэ? миллионер болох. Юу гэдэг юу вэ? Одоо бидний биндээс тийм болоход асуудал нь юу вэ гэж нэг ярьчаад тэгээд бодвол дараагийн сешн дээр ч юм уу яг нөгөө нэг юм барьж авч байгаа. За энэ дээр жишээ. Тэрэн дээр нь зэмээр яг сэтгэлгээр ингээд бүр харивчлаа. Одоо жишээ нь асуудал хийж байгаа нэг гэж ярьж байсан. Яг одоо хэдэн дэдэн дараа хэдэд байх ч юм уу Юу ч байхгүй. $1 billion ярахад нэг ямар асуудал хаанаа нэг зүгээр юм бол. Яг нөгөө миний зөв хийж байгаа энд одоо нөгөө туслах байгаа учраас бизнес хийж байгаа. Яг байж авахтаа тэрийг барь. Одоо нөгөө нэг ороод ярих юугаа. Тэгээд өөр өөрсдөө юу гэх юм. Зүгээр би ч одоо магадгүй ингээл ярангуй цөмөр одоо ингээл өөрсдөө бизнес хийх хүмүүс ингээ бодож байгаа ярьж байгаа юм айгуу тийм ерөнхий юм байж тийм. Дараа нь нөгөө тэрийг ярьчаад яг бизнестэй ингээд яриад хооронд ялгаа харагдах гэж байна. Одоо яг би одоо жишээ бодох юм чи яг байж авсан бизнес болохгүй өөрөө нэг юм бодоод хэлсэн шүү дээ. Тэгэн гол нөгөө мартагдж байгаа мэдгүй байгаа дэтэлүүд нь бас ялгаагаа дараа Тэгэхээр ч одоо миний хувьд бол одоо юу гэдгийг дээ. Одоо ингээд амар олон индастри байна шүү дээ тий. Би болохоор нэг софтвер гэдэг индастри юм. Софтверээс биллионер бол хамгийн их төрж байгаа. Тий. Одоо манай индастригээс одоо энэ залуучууд тий. Тэгэхээр яг хуу би бол одоо яг яах юм бол одоо эдгээр ингээд Uber-д ажилладаг гэж DoorDash ч юм уу энэ компаниудыг ийм аппликейшн хөгжүүлж бид нар одоо Монгол софтвер инженерүүд нэгдээд ч юм уу тийм софтвер хөгжүүлээд эдгэртээ өрсөлдөж бид нар биллионер болох. Надад тийм боломжтой харагдаж байна. Та нар эхнийхээ суурийг тавьсан шүү дээ. Би одоо тэгж хараад байна шүү дээ. Та нар одоо яах вэ гэхээр нэгнийхээ команданд ороод амар гоё байж. Тэгээ одоо ингээд сая гэж яг одоо эдгээр шиг залуучууд нэгдээд бид нар яг одоо юу гэдэг нэгдэх чинь бас их асуудалтай мөнгө санхүү цаг хугацаа тийм яаж одоо яах вэ гэдэг тэр менежментийн асуудал чинь аюул тийм тодорхойгүй байгаа байхгүй. Стартапыг бидний Silicon Valley дээр стартапыг байгуулад ингээд боломж нь байна. Дааш бид нар яг нийгмийн газрыг ороо ажилтсан байж байгаа байхгүй. Тулгамдсан асуудал. баг бол одоо нэг юу гэдэг чинь нэг хурдан явмаар байл ганцаар ажил хол ямаар байл багаар ажилладаг шүү дээ. Надад болохоор яг юу харагддаг вэ гэхээр надад ингээд санаа манаа бүр ингээд ажиллах хайжгаар тийм ингээд after work ингээд янз бүр hobby project болгоод ингээд хийх чанар байдаг байхгүй заавч байдаг одоогоор тэнгүүд над ягаад чинь зүгээр ингээд жоох юм баасдаг яагаад чинь ингээд багаараас надад гой санагддаг байхгүй. Тэнгүүд одоо болохоор жишээ би ингээд аппликейшн ингүүд би дизайн дээр амар өөр гарах та. Тэнгүүд одоо өмнө нь болохоор 25 оноос өмнө болохоор дизайн хийж уусаад яаж ч дизайнер гарчдаг. Дизайнер яг UI framing хийж өгдөг. Одоо болохоор cloud design гарчихсан чинь яг үнэ над дизайнер хэрэггүй болчих. Яг хоо биднээс нэг асуудал дээр болохоор өмнө нь болохоор яг яалчгүй тийм биш. Одоо болохоор ингээд асуудал шийдээд гарч ирээд юм баг байгаа. Тэгэхээр надад болохоор юу ихээр нэг баг ер нь бол юм. Хамгийн гол би нэг ойлгох яг тийм баг. Инженерүүд л юм яа. ганц зэрэг юм хийж байна. Чамд яг харж байгаа. Нууд биллионер нууд болохоор нууд компани хамгийн дэглэх гэж бодож байгаа нууд leadership нууд C staff, chief executive, chief safety officer, chief finance officer. Тэгээд нууд
тэр хүмүүс нь жижигхэн компани том болохоор өөр том компаниг хулаад тэгээд тэр том компани мөнгө аваад жижигхэн компани зөвхөн жижигхэн болдог. Acquisition гэдэг нь. Тэгээд бас Citizens United big том компани баахан government protection юм байдаг. Тэгээд Монгол компаниуд дэшээ болохоор жоохон хэцүү гэж бодож байгаа. Нэвтрэх хэрэгтэй. Тэгвэл бас би нөгөө яг энэ нэг хамтраад юм хийхээр гардаг асуудал нь байна. Бизнесээр мэдхгүй одоо жишээ нь зүгээр ингээд өөрөө сууж байгаа нэг санаа болоод ингэвэл алчин гэж хэлэх чинь бахан. Тэгээ яг тэрийг хийгээд нөгөө тэрэндээ ингээд цагаа зарцуулаад хийгээд нөгөөдгөрөө ингээд ерөөсөө мөнгө олж үзсэн үү гэдэг тийм юм байхгүй. Тэгээд одоо иймэрхүү одоо болгоохтой өндөр нэг SE-ний үдээс гэсэн ярьжсэн ингээд ахаар ингээд SE-ний маркет юм гэж байна шүү дээ. Цөмөрөө ингээд одоо SE Air conditioner. Ширнэ 250 юм сервис гэдэг юм ингээд ботхоор ингээд нэр одоо энэ энийг ингээд сайжруулж байгаа. Одоохондоо энэ ингээд гараа гэх юм байна. Тэрийг одоо жишээ нь ингээд тэг одоо ашиглаад чинь яваад юм байна. Бид нэр сайжруулаад тэгээд нөгөө profit margin том болгоод тэнцэнээс ингээд мөнгө олоод яа гэдэг. Тэгэхээр яг өөрөөсөө эсний компани ажиллаж чадахгүй. Тэгэхээр яг таа одоо юм. Зураг аваад сууч гэхээр шүү. Эдгээр дэвцээ. Тав нөө. Эдгээр дэвцээ. Хоёр 5 бол зэгсэн. За 5 минут. Энэ баг гэх юм одоо нэг opportunity гэх юм одоо өөрөө ингээд хов хоосон байж байгаа зүгээр инженер байж байгаа стартап хийгээд юм болох чинь амар хэцүү. Мөнгө олж авах чинь хэцүү. Тэгэхээр ингээд тэрийгээ бодвол мөнгө олж байгаа бизнес дээр очиод тэрнийхээ асуудал нь юу байна? Өсөлт хүчтэй нь хаана байна? Тэгээд маркетинг хийх том юм. Тэжээс харж байгаа одоо жишээ нь яг юуг сайжруулах юм бол бус өсөлт хүчтэйс илүү болоод тодорч гарч ирээд илүү их мөнгө олох юм гэх юм. Тэр талаасаа тэр талынхаа opportunity ерөнхийдөө яг ингээд шууд ганцаар зурж бодох угаасаа гардаггүй. Тэгэхээр яг тэрийг бол багаар ярьж байгаа ч юм уу хэвээр. Одоо жишээ нь тэгээд бизнес төлөвлөлтөд бүх төр бизнес амарсаа ойлгох хэрэгтэй. Тэгээ одоо яг ингээд манай бизнес би бас төсөөлж байгаа л бодлоо. Би бизнестэй байлаа гэхэд ингээд адилхан бизнесээр мөнгө олж байгаа. Надтай адилхан 5 бизнес ингээд тойроод байж байна. Энэ тавтараа өрсөлдөж ерөнхийдөө бизнес чинь аягүй явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр таваасаа илүү гарахын тулд жишээ нь яг ямар тал дээр анхаарч одоо юу хийвэл ямар юм дээр яаж онцгойч гарч ирэх үү гэж юм. Тэр мөрийг тэр нь байх юм бол одоо жишээ нь тэр цагаа зарцуулаад явж болж байгаа байхгүй. Одоо яг цөмөрөө танай компани юм гэдэг юм байна. Энэ дээр нэмээд иймэрхүү ажил хийгээд үзэл болохоор гэж сонсогдож байна. Тэгвэл одоо яг одоогийн байгаагаас хэр сайжрах вэ гэдэг нь яг баг хараад яг хийж үзээд үр дүнгийг хараад тэгж явах юм бол ер нь бол тийм бодтой чиглэл. Яг нэг $1 билион болохгүй магадгүй л да. Гэхдээ тэр чинь бас ямар ч байсан тухайн бизнесийнхаа хувьд те маркетаас хамаагүй том болно. Тэгээд тиймэрхүү байдлаар яг нөгөө нэг ажиллаж байгаа юмаа сайжруулж явах юм бол Тэр ямар ч одоо тохиолдсон асуудлууд ямар ч нэг яг team work гэдэг юм харагдаж байна. Одоо нэг яг тохиолдсон асуудлыг нэг хэдий чинь 3 ч юм уу 5 асуудал гаргаад биччихгүй санаа. Тэгээ хоол хийж байна. Бис тайм уу? практис. Практис. Хамаагүй. Тэгээд би хэсэг үрчлээ. Одоо өмнө чинь янз бүрийн стартап дээр энэ оролцож байгаа. Хоёр бүгдгээр оролцсон. Лилээ Монгол зонгод тэгэл энэ одоо манай найзууд одоо сайн нэг тэр экспресс гэдэг медикал тэрний чи одоо софтвер би хийгээд явж байгаа. Тэгвэл одоо хамгийн том асуудал нь ямар тохиолж ирсэн таны үднээс? Яг одоо миний хувьд гээд үзэх юм бол бизнес одоо яг энэ манай найзуудын юм дээр ингээд аваад үзэх юм бол юу гэдэг юм амар тийм бизнесийн тийм одоо юу гэдэг юм яг нэг ингээд нэг тохирцсон бизнес ингээд бизнес үүдээс ямар нэг бүх юм гоё явдаг шүү дээ. Тэгмүүд гинт гэдэг янз янзын ингээд шин шийдвэрүүд ингэж шаарддаг тий. Тэгмүүд яг тэрийг яг AI-аар ингээд хурдтай хийх боломжууд байна. Одоо том компани бүнээс product manager requirement өгснөөр тэрийг өөрчлөж байгаа. Тэр бол яг нэг бүр common problems тий том компани гэдэг тий. Ерөөсөө Тэгээд юу
манер хийхэд боломжтой байна. тэгэн гут чинь одоо юу гэдгийг одоо тэрэн дээр чи AI туслах гэдэг байгаа. Маш хурдтай одоо тэр хийгдсэн бүтээгдэхүүн өөрчлөгдөж байна. Тэгээд нэгдүгээр боломжтой асуудал ихтэй яг юу вэ? Яг одоо яг тэр юу одоо иймгүй софтвер хийж байгаа дөө. Тэгээд миний бодлоор нэгдүгээр нь лидершип. Түрүү ярьжсэн шүү дээ удирдлага манлайлал ямар нэгэн зангидсан гар байж ээж нэг Тэр хүн чи яг нэгдэх гэдэг байгаа шүү. Тийм нэгдэр хүн чинь нэгдэх. За тэгээд лидершип болон тэр team work одоо нөгөө багийн ажиллагаа гэдэг юм байна. Багийн ажиллагаан дээр чинь би болохоор ялгар гэж үздэг байгаа. Ялгар одоо цаасаа ингээ онцгой байж яг тийм амар онцгой ээжж дараа нь би миний хоолой хэдүүл эндээс ярилцсан. Би болохоор нэг ялгаар тий өөр амар өөр ялгарч ээж ингэж бидний чи юу лээ? problems өнөөдөр Problems. Тий ялгаар байхгүйгээр бид нар ингээд бүгдээр ингээ уусна болохоор бидний асуудал байгаа байхгүй юу? Бид нар одоо тэгэхээр энэ нөөдг нь болохоор бид нар чи бид нар ингээ нүхэндээ ялгараад байж болно. Тэгэхээр энээс гарахын тулд одоо энэ ногоон гэрлээс цаашаа гарахын тулд флаш юмаа авахын тулд чинь биднэрт нэг тийм дэмжлэг хэрэгтэй байхгүй да. Support хэрэгтэй байхгүй. Ямар нэгэн байдлаар дээшээ гарахад нөлөөлөх тийм нөлөө бэж ээж. Тэгвэл шууд бид нар одоо миллионер болно гэж гарахад бас хүчин дутагддаг шүү. Тэ? За спортыг яг боломжтой багтаахан зүйл гэж байна л да тийм. Дөрөв харин гарч яаж юм. Зүгээр яг бүх төрлийн спорт гэж байна шүү дээ. Community байж болно эсвэл Монгол гэсэн шүү дээ. Тэгэхээр яг наадах чи орчиж байгаа юм шүү. Одоо энэ Монголоос биллионер төрөйгээд байгаа юм. Америкийн зах зээл гэдэг байна шүү Тийм Америкийн зах зээл. Тэгэхээр бид нар чинь баг болоод стажийн багч юм биш үү? Баг болоод community байж Leadership and teamwork гэх юм уу даавн бичихгүй. Leadership нь тусдаа, teamwork нь тусдаа. Тэгээ leadership нь болохоор leadership дээр бас ownership байгаа шүү дээ, тийм. Ownership, leadership. Би бол баг л гэж бодож байна. Яагаад тэгэхээр Steve Jobs чинь наастаа нэлээд анх гараас эхлээд баг л тох. Тэгээд цааш. За teamwork бичихгүй. Teamwork гэж би зөв миний хувьд. Тэвээс нэг жирч байна. Teamwork. Үнэхээр teamwork. Гэхдээ манайхан чинь нөгөө яг роол гэдэг За окей. туушгүй ингээд Чи хамгийн том. дундаас гэж яа. энэ үнж байх нь цаашаа тэгэл бүх юм явна. Одоо leadership манлайлагч нь аюул сайн Яг үнэ. зарлах. Энэ дээр чи Steve Jobs гарч ирээд тэгээд нөгөө софтвер инженер энэ хоёр чинь нийлээд Одоо энэний доор одоо Тийм. Түрүүн нэг юм дээр болохоор нэг миний бодлоо юм баггүй. Би одоо ингээ Монгол төрчихсөн. Энд 17 он ирээд ингээ амжилт. Тэгэхээр би амарч дөрөв нь ойлгохгүй шүү яг. Хоёлаа. Тийм. Тэнгүүд би ингээ бодог. За би энэ аппликейшнийг хаана зах зээлийн хаана гэдэг маркетинг ажлын сонгох уу. Монгол тэгэхээр амарч юм шиг дээ. Гэхдээ тэнгүүд би өөр юм ингээ байхаа жоохон хэцүү. Яг боломжтой. Гэхдээ нэг юм өөрөө хол байхаа жоохон хэцүү. Тэгээ холцсон. Тэнгүүд ингээ зах зээлээс нь холдоод байгаа. Тэгээд Америкт ихээр амарчтайгаа сайн болохгүй. Яг тэгэхээр өөрөө реактив биш болохоор ингээ хатчихад байгаа. Тэнгүүд нөө нэг надад болохоор тийм нэг маркет аналист ч юм уу маркетаа яг яасан бэ? Яг нөө түрүүний нэг юмтэй ялгарал тэгээд наадах ч юм бол амар шалгал. ягаад тэгэхээр манай монголчууд өнөөдөр ягаад биллионер болж чадахгүй байгаад эндхийн зах зээлээ ойлгохгүй. Тийм. Тийм. Бид нар ч анх удаа амьдарч байгаа. Би чи хүүхдээ ямар мэдлэггүй байж Тэрнэр юу энэ дээр зүгээр rich гэдэг rich гэхээр энэ чинь бүх талдаа тийм capital ч юм уу. Яг тэгэхээр rich гэхээр community-д rich хийх бас энэ Америкийн society дэшигээр rich хийгээд бид нар зөвхөн монголчуудын одоо орлого монгол кастомераар биш бас Америк кастомераас бид нар видео болох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр reach out энэ дээр define хийх хэрэгтэй. Reach out хийж одоо бидний ажиллагаа чинь түгэл энэ өстө гоё тийм байна. За reach байж болно. Reach reach хүрэхтэй. Тэгээ аль нь ч хүрч болно. Америкуудад монголчуудад хүрэх тэр маркетинг хийж болж байгаа энэ дээр reach дээр чинь байгаа. бизнесийг бид нар Америкийн бизнесийг яаж явагдгийг ойлгох. Америкийн зах зээлийг тийм. Америкийн зах зээлийг амар understanding the business юм уу? market penetration гэж. Market penetration. penetration. За.
За 5 асуулт байхгүй уус цаг уурч байна. Одоо тэгээд одоо дараа нь нэг яаж ярихаар бол нөгөө дараагийн сешн дээр жишээ нь бидний бизнес руугаа нөгөө нэг яг юм л бас таны бизнесийг авч ирэх юм байна шүү дээ. Таны бизнесийг одоо жишээ нь ер нь бол миний сэлж байгаа та ингээд яг step by step юу хийж ийн гэдгээ тайлбарлаж өгч явахад нь бид нэр одоо хайж чадсан одоо жишээ нь би өөрийнхөө туршлагаас авахд ч юм уу одоо яг аль step-ийн одоо ээлжлэх жишээ нь яаж хийж өгч боломж байна вэ? Эсвэл тийм хаана явж байгаа вэ гэдэг талаас нь ярилцах хэрэгтэй юм шиг шүү дээ. Тэгэхээр нэг тиймэрхүү юм бичих хэрэгтэй юм одоо жишээ нь яг бизнес одоо нөгөө яг одоо энэ нөгөө нэг бизнес эрхлэгч талаас танд толгож байгаа одоо нэг тиймэрхүү асуудал юм бичих хэрэгтэй байна. Яг одоо тэн дээр одоо чи дараа нь юм шүү тав боловсыг үү. Яг энэ дээр тэрнээс нэг асуудал явуулах юм даа. Аль нэг нь авах юм болоо гэдэг дараа. Тэгээ ер нь нэг юм дээр бизнес анс за юу лээ. Одоо ингээд энэ гурав дээр гурав цөмөр ингээд ярихаар нөгөө аюу өргөн сэдв болчихоор яг нөгөө яг нэг тийм одоогийнхаа цаг багтаараа тий яг чаар юм гарч байгаа хэцүү юм шиг. Таны одоо жишээ нь ерөөсөө л одоо ерөөсөө альфабет хийцийг ерөөсөө санаа барьмаар биш. Сангийнхаа бүх хэцүүгүүд маркетинг амар. Тэ? Ерөөсөө тэгвэл би ингээ гараад юм байна шүү дээ. Яаж юм хэрэг би ерөөсөө сангийг барьж авах зэглээ. Тэгээс бүх хэцүүгүүд альфабет гэдэг мэдэн шүү дээ. Яаж юм санг? Америк үү? Тий, Америк харин тий. Тэгээд Америк хийх тул яг би олон салбартаа хэвээр тийм олон салбартаа авах хэрэгтэй. Одоо альфабет гэдэг зөв Scale. Skill гэдэг байна. Scale тийм. Яг ур чадварыг бид нар бас хөгжүүлэх хэрэгтэй. Тэр тал дээр ямар нэгэн сургалт education явах хэрэгтэй. Явах ёстой. Тэгээ ялгарч иж би гарч ирнэ. Угаасаа ялгахгүйгээр бүгд адилхан энэ цэцэрлэг гэж байгаа би тэднээс сонсох. Тэнгүүд харин яг би богд санал хийж байгаа understanding business. Чи өөрөө юу ч хэлээ business opportunity хэлээ. Нэг юм ер нь бол нэг ойлгохгүй байна. Юм одоо би ингээд нэг юм би дотор өөрөө бодож өөрөө юусэр болоод тэнгүүд надад гой санаж байгаа. Гэхдээ яг хүмүүс бол над чиг бодохгүй байхгүй. Тэнгүүд ингээд найсгаа ярьж байгаа юм. Чи яаж бодож би бол гэж бодохгүй юм ингээд зөрдөг. Тэнгүүд тэр нэг understand нөгөө нэг хүмүүсээ ойлгох. Юусрэлтэй ойлгох одоо хэрэгцээтэй ойлгох юм уу? Тэнгүүд энэ бизнес understanding бизнес надад орж ирэх байхгүй зүгээр. Төрөөс support User experience гэж явах. таны харж байгаагаар бизнесийг одоо ингээд бүр ингээд толтхон дэмжээл ингээд хийсэн. Ингээд таны бизнес таны ингээд 10 хэсгийг зөвлөдөөгаар л яг ингээд за ингээд ийм 5 жирхэг дэйкер байна гэхэд шууд манайхыг сонгохоор тийм болгоод тавьчих юм бол тэр чинь бол маркетинг баг уу нэлээд том байгаа шүү дээ. Дэйкер чинь амар үнэтэй. Тэгвэл би бүр ингээд центр юм сургууль байх гэсэн. Гэхдээ энд байж л олон салбартаа хийж л би тэрийг одоо чинь таны одоо чинь бизнесийг одоо чинь expand хийхэд яг гарч байгаа асуудал нь хамгийн түрүүнд гарч байгаа асуудал юу вэ? мөнгө хэрэгтэй. Тэгээд дээрээс нь амар том байр хэрэгтэй. Тэгвэл investment та инвест авахгүй танд хүн зүгээр нэг хүчтэй мэдээж. тэгэнгүүт таны одоо ингээд тэгээд би яаж хэлэхээр жижигээс эхэлж байгаа байхгүй юу? Family маягаар. Яг цэцэрлэгийн бизнес ерөнхийдөө юу гэдгийг тийм тэрбум саятангууд юу байдгүй. цэцэрлэгч бас Томлдоо гэдэг цэцэрлэгийн чинь 2000 шүү дээ. Манайх. сарын 2200. Хятадаар авах тий. Тий. сандаа бол гайгүй даа. Тэр чинь одоо Сандал хамгийн өсөв. тийм үү? 1000 франц. Би бол 2002. Манайх мод нэг хэсэг үүссэн Тийм. тийм. Шатлаад Тий, инвестисэн. 3000. Тий, 3000 болтой. за тэгвэл яг за тэрний тав болох өдөр яаж Том инвестмент бол байх хэрэгтэй. За инвестмент явуулж хөө. За одоо бизнес зүгээр ерөнхий инвестмент. Тэгээд бүр гоё санаа гэвэл одоо жишээ нь хэрвээ одоо ингээд одоо би имиж ингээд угаасаа маркет дээр янз бүрийн компани инвест хийж байгаа гэсэн стокийг аваад тэр шиг одоо жишээ нь Монгол бизнес байгаад одоо жишээ нь таны бизнесийг бизнесээр ингээд одоо ингээд уулзаад яриад бид нар бол компани захиралтай уулзахгүй шүү дээ тийм би одоо альч стокийг авахтай альч компьютер уулзахгүй зүгээр л нэг ганц нэг financial report харж байгаа л мэдээ харж байгаа л бидний компаниг авъя гэдэг чинь ер нь тэдний төлбөр мөнгө өгж байгаа гэсэн үг шүү дээ тийм их юм яриад үзэж байгаа. Энд дээр promotion юм уу market share тийм. Entrenched opposition гэж. Ямар юм аа? Одоо
томруулахаар нь өөр газрууд шахах жижигхэн болгохыг хэрэгтэй байсан. Тэгээд тэр өөр компаниуд амар удаан байсан болохоор жоохон жижигхэн болохоор жоохон хэцүү. It's hard to expand into an entrenched market or entrenched. Үлдсэн болохоор хэцүү болоод байлдчих чадахгүй гэж бодож байгаа. Тэгээд одоо нэг үгээр юу гэж хэлэх вэ? Entrenchment, I guess. Монголд юу гэж бэ? Not байлд дээр нэг so you know in warfare how like the defender digs a trench. Trench одоо ингэ trench уцах шиг окопонд орж байгаа шүү дээ. Тэрнээс нь гаргах байхгүй да. Жавхнаас гаргах. Жижиг байхаар танигдахгүй баригдахгүй. Тэгээд томрох гэхээр бас чадахгүй байгаа шүү дээ. Тэрнээс нь яаж гаргах вэ? World War I Defense Command байлд хайр амар том нөхнүүд байсан. Танаа юу ч айгу боломжтой жишээ шүү. юм уу? Trench гэдэг чинь өөрөө жалах гэсэн үг шүү дээ. Entrenchment. Хайрцагнаас гарах юм биш үү? Хайрцагнаас гарах юм биш үү? Одоо ч хүмүүс ч мэдгүй хүн гарах гэж байгаа шүү. Ерөөсөө хайрцагтахгүй те юу юм. Тэгээд entrenchment манд юм уу? Trench гэж Тэр цэцэрлэгээс таны яг юуг ахаад нэг яаж хөө. Тэгвэл жишээ нарай те. Ингээ хідүүлээ том юм байна. За одоо сая жишээлбэл бизнес үшээд ихтэй ингээд уулзж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүн бас яаж саяхан болсон гэдэг түүхэн сонсгоор тэр хүн чи яг өөрөө лидершип хийсэн байгаа байхгүй юу? Өөрөө тийм болно гаргацсан. Тийм аюулсан бүтүүлсэн. Тэгэхээр энийг шийдэл ярьж болох юм шүү. Тэгэнгүүтээ маркет промошныг болохоор өөрийнхөө амаар өөрийнхөө хоолоор тэр яг тэр нөгөө нэг системийг аюулсаа судалсан байгаа байхгүй ойлгоцсон. Тэр системийг яг яхта маркетроо penetrate болж авахын тулд хүн болгонтой тулж ажилласан байгаа байхгүй тэр орж иж байгаа customer болгонтойгоо. Тэгээд ингэж найзалж нөхөрлж ингэсээр нь байгаад өөрийгөө хинбэ гэдгээ таниулаад тэндээсээ инвестмент аваад ирсэн. Тэгээд жалганаасаа гарах шиг энэ жалганаас чи наахаа яа. Яг зөв. За энэ дээр би тэр хахтай гэж бодсон шүү дээ. Нөө сушиний стангууд японочдод ирж ажилладаг шүү дээ. Японч ч нөө юм даруухан жоохон интроверт тэгээд хүмүүстэй очиад гэж мэддэг. Энд яг нөгөө ялгарл гэдээ яриадсан тэр чинь би яг тэгээд юуны чинь амар дэмжиж байгаа байхгүй. Бид ч яг шүүмжээ. Амар тийм үнэтэй хүн шиг. Энэ юм уу? Энэ доор нь ондоош гэлтэй. Ондоош ч юм уу тэгээд ярьж явтал тэгээд за зургаад нь бид нар ондооштой энэ чи ерөөсөө өстой маркетинг өстой. Миний дэкэрийг гол юм яадаг гэж йога. Ямар цэцэрлэгч йога захгүй манайх зүгээр хүм. Яаж бүгдийг зааж чадчихна. differentiation. Манай зөвхөн ерөөсөө намайг стандараа ганц султалцдаг юм биш юм. Тэдний йогатай гэдэг. Одоо манай хичээлүүд ингээ орж штэ тийм. Ингээ орж яхад за энэ бол зүгээр бүүм аа. Энэ ингээ манайх бүүм. Ерөөсөө манай энэ гол маркетинг манай Багаар гарсан. за тэгээ Стив Джобс гаражинда бизнесээ гаргасан гэдэг шиг. бид системлэг дотор юм шүү дээ. Тоглоомын өрөөнд орох бизнес. Тэгээ тоглоомын өрөөнөөс За 3 2 1 за одоо жоохон ажиллаж байгаа юм шиг. за одоо наачсан гоё ялгуулж чинь нөгөө нэг ондоош энэ болохоор ондоош би болохоор ялгаад Тэгээд нэг үг үстэй. нэг үг. Гэхдээ Монгол үг чи өөрөө олон задран тий олон хувилбараар задран. За наад чи өстой гоё шүү. Тэгээд яг энийг жижигрүүлээд өөрсдөө тулгымцсан асуудал юу вэ гэдэг үзэхэр чинь түрүүн би
орж ирэл хэлсэн шүү дээ. Тийм юм байна. Тэгэхээр бид нарын нэг бас нэг communication юм байна. Communication юм. Тийм. Хүн хоорондын харьцаа буюу бас энэ одоо онлайнаар харьцаж байгаа цахим харьцаа. Тийм яагаад гэж хүмүүстэй ингээд чат бичээ харьцахад харьцааны соёл аяга байдаг. Ялангуяа юу дээр одоо цахим дээр хүн уцтад ярихад аяга гоё өөр юмсыг шууд ярьчих болдог. Юураа тулахаар бид нар ойлгож болдог хүмүүстэй хараад юу нэг мессежний цаас ойлгогддоггүй байхгүй энэ хүн ямар бодлоо яах гэдэг нь ойлгогддоггүй дандаа нэгэндээ муу сандаг те ингэж бодож байгаа бизнес switch хамгийн communication skill юм. яг энэ story чи дантай. За манай яг хүмүүс Тэгээ ингэж хажуунаас нь дэмжих юм байвал шууд дэлгэрүүлээд яагаад тэгжээж бид нар баяжна. За юу. Тийм энэ баяжна. Тийм баяа. Бид нар эндээс Баян Монгол зэ. за